За лав гарагт нар хүмүүс хөгжилтэй түүхээ өөрсдөө ярьж өгдөг өдөр байгаа. Тэгэхээр үдээ ачиргээд групт Facebook группта хөгжилтэй түүхээ бичээд постлуулад за бас тэндээс бас сонгож редактор маань битээр төрөж өгдөг. За өнгөрсөн 7 хоногт 346,200 гишүүнтэй байсан. Өнөөдөр 7 хоногийн дотор 100 гишүүнээр шинээр нэмэгдсэн байна. 343,300 гишүүнтэй болсон байна. За шинээр орж ирсэн 100 гишүүндээс энэ өдрийн мэндийг хүргэе. За харин болзошгүй спам руу яг одоогийн байдлаар болбоос 9 пост орж ирсэн байна. За энэ 9 хүн бол бандуулсан. За эхлэе. За эхнийх нь нэрээ нуцлсан сонсогч юм. Сайн байцгаана уу? Энэ миний анхны пост юм аа. Бичнэ гэж бодож явсаар байгаад бараг 2 жил боллоо гинэ би. 4 жилийн өмнө Германд хэлний бэлтгэд явдаг байлаа. Манай ангид 15 хүн герман хэл үздэг байлаа. Надтай нийлээд 2 монгол, 6 польш, тэгээд үйлцэн нь энэтхэг Африкчууд. Ядж байхад би эхний жилийн үеэр хүн болгонтой илдэг харьцсан, хэнийг ч ялгахгүй найзлан гэж дотроо бодсоор хагаад энэтхэг охин Африк бандын голдон суухаар боллоо. Тэр үед л би юу буруу эснээ ойлгосон. Пүү зүгээр тэр хоёртой юм ярьж байхад амнаас нь янзын үнэр ханхлана. Зүгээр л гараа өргөт нь бөө хулмас. Ямар хийсэн юм бэ? Дотроо бол би энэ хоёр ер нь усанд ордгон байхтаа гэж бас бодох энүүхэн. Хамар хугарах гээд огих гэж байсан ч гаднаа бол би мундаг хүмэд 2-3 цаг жүжиглдэг бай. Энэ балаа оггүй цүрэг мэдрэмжээс арайхийн салаад явж байхад манай нөгөө ангийн Францууд 0 өнөртөө ус цацчихсан солиотой юм шиг алцганаал явахыг нь яана. Үгүй тэгээ мангар заваа өнөрөөс арайхий салаад авахад мангар нялан өнөртөө учрна гэдэг бол зүгээр л амьдын там. Ядж байхад миний дотор байрны өрөөний хамтрагч Франц охин. За тэгээ ойлгомжтой өстэй тий. Бас тэгээ гадаадд очисон монгол охин юугээл даруухандаа л явах вдэ энэ тэнд бас бужигнуулна л гин шүү. Тэгэж дэлжиж аваад нөгөө ангийн Porsche баачкад сайн болоод наачтیں۔ Уг нь бол би анх ишчаавастал гэж боддог байсан юм л та. Зүгээр нэг өглөө босоод ирэхэд сайн болцсон байсан шүү дээ. Тэгэл Европ банд нар сэргэлэн Ересэг охин дуртай гэж сэтгээд солиотой юм шиг хүн болгонтой ямар ч хамаагүй сэдвийн талаар ярьж гарлаа. Тэний юм уу хайшин. Энэ нь амхандаа өнөөх Пошол өөртөө дадах гэсэн санаа юм л та. Тэгсэн чинь дүш манай тэр идэвхтэй миний тэр идэвхтэй байдал Пош мэн биш харин нэг юм уу баян айлын энтгэг эргэтэнхэл банд татагдсан байдаг лүүд юм а. Тэгээ болоогүй нэг ижил үстэй охин байсан. Мөн л адил ойлгомжтой надад тэр лесби охин гүн дурлсан байлаа. Энэ бол зүгээр соёлын шок байсан. Жинкнээс дөрүлжин тавлжин. Тэгэл би ер нь яах гэж хамаа намаагүй юм яриа гэж өөрийгөө буруутгалаа. Өнөөх араас минь гүүгээлсэн баян энтгэг банд руу харахаар л оггүй цүрээд өнөөх охин руу бас харахаар заваан санагдаад бүр байж яддаг байлаа. Ядж байгаа тэр охин солиотой юм шиг намайг дагаж явахын яана. Би ч гүлэг төрүүлж байгаа янзтай нөгөөхөө дагуулж явал хаяхын төс эсвэл төрүүлэхийн төс. Нэг муу боошод сайн болоод өөртөө датах гэсэн маш хаа намаагүй хүн өөртөө датчихсан байж үлээ. Ер нь бол эрдэмтэй хүн даруу их мөрөн дүлгөн гэж өнөөх шүү. Тэгээ яасан гэж би Монголд ирээд гандаа орж өөрийгөө ариулаад арцууч болж байсан юм аа. Монгол ирсэн өдрөөл тэр хоёр баачкаг бологлсон юм да. Тэгэхгүй өнөөх лесби араас хөөж ийн гэж зүүдлээд харин өнөөх энэтхэг бас намайг хүчээр богтолж байна гэж хар дараад ирсэн. За тэгээд анхны пост болохоор алдаа дутагдал байгаа шүү. Гэхдээ л энэ бүхэн миний хувьд соёлын шок хийгээд мөн хар дарсан зүудэж илээ гинэ. Аа Монголд ирээл ариулал болчихдог дээ. Гоё шүү. За. Юми айхара гэдэг ийм Facebook хэрэглэгч байна. Хаврын тэнгэр шиг ээж. Үгсгээ алдаа байж магадгүй уужилж өршөө. Би 23 он техникийн зах дээр 8 хийдэг байваа. Хаврын урин дулаан үе байсан гэж хэлэхүү игнэж өрсөнд лангуунуудын өөдөөс ихс байралтай орон сууцтай цонх бүр нь онгорхой. Тэр нэг сайхан дулаахан өдөр бараануудынхаа тоосыг буулгаад л гарч ирээд сандал дээр наралт суутал 3-5-ын давхрын ихч цонхоо том гихч нонгойлгоод йог хийж үзэгдлээ. Йог юм уу 108 өргөд юм уу мэдэхгүй л дээ. Харахад их л гэгэрлийн дээд зэг төрсөн би 50 харагдана. Сонж босоод гараа дээш нь хавсраад угаас ойр юм хоон гэрт нь болж үзүүлсийг ороод ирсэн мэт үзэн. Орон сууц лангуу хоёр ердөөл 3 машины зайтай. Би ч нарны гэрэл хараад нүд анилдахтай зэрэгцэн ахмаг настай эмэгтэй хүний бас 2 жаахан хүүхдийн орилох шарлах дуу манай хэсгийг бүрхээд л авдаг юм байна. Би ч яав юу болов гэж бодчих амжаагүй байтал манай гэгэн гихч маань суран бус гаргаж ирээд л гараараа эргүүлээд л яг цирк амтнд ташуурдаг шиг ташуурын дуу цангинлаа. Хоёр хүү ээжээ битгийлдэ дахиж өмүүлэхгүй үгүй ээ.
Игч хүн 50 байлгачихгүй өөмүлээд хоёр новш чинь яадаг хоёр вэ гэдэл зодчихсан. Миний инээд хүрээд л танил мэдрэмт төрөөд нэг л дулаан дотно гэж наасан. Учир юу вэ гэвэл мань игчийг гэгэрл олох гээд байж хахад хоёр бацаа нь өөмүлээд байхаар манай эртний өмнөх үеийн зэвсэг ашиглаж 2 сар мөгч ингэ номонд нь оруулсан байхаа гинэ. Ёо нэг ундрмаа шиг юм болсон ба штэ. Би бурхантай ярьдаг болсон гэж ярьжсэн. Юу хуцаад байгаа юм бэ гэдэг шиг юм болсон байна те. Бид нар бас ер нь гинт гэгэрх тэгин тийм л аюултай. Манай энэ авир чинь гинтхэн баахан барилгууд баригдсан штэ тий. Тэгээд нөгөө 5 давхрын хуучин оффист байхад бид нар галтгооны цонхон дээр овоор зогсож жоод нөгөө талын цонхны нэг хүүхэн байнга нүцгэн явдаг. Нөгөөдг чинь гараад ирлээ. Нэг хэсэг харсан. Хүшгээ авахгүй бол нэр юу вэ тэр барилга манай ажил хоёр ч нэрээ бүр баг амар ойрхон цайдэр штэ. За Улаанбаатарт 12 цаг 20 минут болсон. Тэр хүүхнийг анх харсан нь Чимба шүү, Чимба. Чимба биднийг дуудаж харуулдаг байсан. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар шагналтай код урамшуулаараа Mobicom хамтран ажиллаж байгаа. За найзтайгаа хамт датадаа болмоор байвал шагналтай код гэдэг ийм урамшуулал эхэлсэн байгаа. Энэ яаж байгаа юм бэ гэсэн чи та Mobicom app руугаа ороод өөрийн урилгын кодоо найз руугаа илгээх юм байна. Тэгэнгუთ таны найз дараа төлбөрт болох эсвэл хосолсон багц руу ингээд шилжих юм бол таны найз чинь та одоо нөгөө найзынхаа таны кодыг ажиллагаа найз чинь ингээд та чи дараа төлбөрт олчээж эсвэл хосолсон багц руу орчооч гэх тгийгээд орчих юм бол танд 5 ГБ найз чинь 15 ГБ дататай болно. Хүшээ. За энэ яг хоёлаа энийг зөндөх ярьсан шүү дээ тий. За би одоо юу яаж байгаа байхгүй би ч Mobicom хэрэглэгчтэй. Тэгээ манайх нөгөө нэг Wi-Fi залгуулаагүй байгаа цоо шин байр болохоор тэгээ нөгөө гэртээч тэр фитнес дээрч би тэр дандаа датагаараа ингээд хөтөө бороол ингээд бүх юмаа датагаар хийгээд тэгээ миний 5 ГБ угаасаа ингээд цаанаас ирдэг 5 ГБ ингээд бүр дөнгөж одоо ингээд өнөөдөр дууссан байхгүй 5 сарын 12 болчиход дуусчих байгаа байхгүй юу. Тэгэхээр нь би сая 15,000-аар 15 хоногийн гигабайт авахгүй юу? Тэгсэн чинь таны дата 2 дахин үржигдлээ гээд. Хөө тийм үү? Тэгсэн. Тийм нэг үйлчилгээ байна хөө цаан чаа. Аа. Би ч одоо бүр башисан. За энэ бол хоёулаа дататай болно. Тэгээ тааш дататай болно. Таны урилгыг аваад найз чинь дататай болно. Яг үнэ. За тэгэхээр та Mobicom-ийн дугаар барьдаг бол 2222 руугаа залгаарай. Манай 2222 ч одоо ухаалаг болцсон шүү дээ. Үйлдвэрийн төлөвтэй холбогдыг өнгөд панк гэж холбоод өгчдөг болсон. За өөр операторын дугаараас бол манай 82222 руу залгаарай. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Mobicom шагналтай код урамшуулаараа хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За одоо минийх уу? Тий. За өдөө ачаар нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс. За үрчиглээ мишээ экспериментаар хөгжилтөө төгүүдээр үргэлжлэн урж байна. За Нара It's гэх юм уу те гэдэг сонсогчийн хөгжилтөд өгөх нь. Хуучин хайрлын нэг барилдаг ах байдаг гэсэн юм аа. Хилцийнх нь нэг хүний хурим болж л те. Уг нь овоол идэж уусан байна. Тэгсэн ах хуримнаас гараад хамт явсан идтээ. Хэдүүлээ одоо нэг жинхэнэ хоолнд орох гэж авсан. Яа. Тэгнэ. За тэгээ хоолнд орох уу олцсонгүй хилцэн шин залуу хүчээр ханд татаад хоолнд ороод залууч хөөрхий юм идэхгүй гээл хараад сууяал гэж тэгсэн анх захиалга өгч байна. Зөөгчөө 8 бууз 1 гуляш 1 бартацаа авъя гэжнээс хэдэн сарын дараа нэг хүний ажил явдал болжээ. Ах маань айлд очивол идэж өгч байна. Тэгснэ нөгөө эдтэй хандаад хөөе манайхаа энэ ажил явдал хиний хөрөмнөөс илүү гоё болж байна. Яа, уул нь өрмөө хоол чинь бүр 100ш тэгэнгүүтээ 2 дугаар хоол 2 удаа ирдэг өстэй. Гүү штэ. Тийш дээ. Тэгэхгүй хором дээр бол би харин нэг цатлаа иж байгаа үг шүү. 2 хоол ирдэг ээ. 2 хоол ирдэг шүү. 2 хоол ирдэг. Тэгээд бүр ардаас нь десерт ирдэг. За, нэрээ нуцалж байгаад өөр тохиолдсон хөгжлөө төхөө хуваалцъя. Анхны хүүгээ төрүүлээд их л сайхан бүүвэн дуу аялаад унтуулдаг байлаа. Хүү маань ч том болоод цэцэрлэгт яваад яриа хөөрөө ороод их л хөөрхөн болоод 3 нас хүрлээ. Цэцэрлэгт нь их дуу шүлэг чэйжлүүлдэг шүү дээ. Хүү маань нэг чэйжилсэн дуугаа санахгүй байхаар нь би дуулаад л өглөө. Тийм гэдэл дуу таслахгүй чимээгүй л чагнаа сууж ирсэн. Ээж уг нь зөв байна л та гэхдээ аян биш байгаад байна гэж авчин. Яг удаа би ч угийн солгоо байхгүй юу. Тэгээд л тэр өдрөөс хойш хүүгийнхээ сонсголыг солгоо болгох байх гэж бодоод хажууд нь дуулахаа байцсан гинэ. Тим юм гэж байхгүй үстэй. Байд юм болов? Мэдхгүй. Нэр дагаа солгоо болчих гэж юу?
Харин яд нэр тэгээд гэтээ ая эвдэрдэг шүү дээ хүмүүс те буруу дуулахаар шал тийм ая эвдэв. За юри гэдэг сонсогч. Хавар бол сэтгэл гоголзоод бусдын жишгээр крашилж эхэллээ. Тэр мэдрэмж бас яагээд байгаа юм бэ? Ингээд нисэж эхэлсэн би чинь бүр өчиг хөнгөн болохыг хүсдэг юм байна. Өнөөдөр бол түүндээ зориулж турхаар шидэж хоолны дэглэн барьсны 3 хоногийн түүхэн дохиож байгаа илээ. Ёо, өсний чин краш надад зүгээр сүүлийн өөхтө хамгийн гой цувинтай борцтой барьжтай цайтай газар л заагаад байлгинэ. За, нэрээ нотлсон сонсогч. Өөртөө хатан зүгий гэдэг нэр өгчий. 8 дугаар ангид байхад манай ангийнхан бүгд л тэрнтэй үерхэж байгаа. Тэрэнд сайн, тэр надад сайн гэдэл бараг л үерхэхгүй тэнэг ухааны юм яриад л байваа. Би тэгээд би хинтэй ч хамаагүй өөрөө гуугаад ч хамаагүй үерхэн гэд хүслэж ихсаалтантаа бичээд л. Манай гэрт ахын ангийн хүүхдүүдийг хэрдэг байсан юм. Тэгээ намайг харчаад л хөөрхөн юм танай дүү гэдэл ил талд сонирхоостой. Тэр дундаас тэр үеийн мод хашааны завсраар харж буй банхар гэдэг үсний цэцэлтэй цав цагаан пүүцтэй. Нэг ах үнэн таалагдлаа. Эчүүдийг илж дээ. Яа яг манисил үе л та. Эчүүдийн кангта ойлоод байна тэгдэг гэж. Ах маань тэмдэглэлийн дэвтэр дээр найзуудынхаа дугаарыг тэмдэглээд авчдаг байсан. Тэр дундаа сайнаа гэд бичсэн нөгөө ахынхаа нэрийг олж хараад л шууд Огийн дүү байна би танд сайн гэд мессеж ичлээ. Тэрүүхүү оронд хариугаа хүлээгээстэй зүрх амаар гараад урдлын дэлгүүр рүү явах нэ. Удсанчгүй хээхээ үерхсэн ч яах вэ гэсэн хариу ирж байна. Тэр үед Facebook байсан л та би гэхдээ яг нээгээд л тэгээд хайцсан байсан юм. Манай хүн хөдөө явчихсан болохоор дан мессеж бичдэг байлаа. Хайраа хайрыгаа хайраараа хайрлаараа харин хайрыгаа хайраараа хайрлаа гэж мэгээд кино. Сар гарны дараа өнөөх хайрмаа чам руу очлоо уулзсан шүү гэжээ. За тэгээд л уулзахч боллоо хамгийн гоё хувцас өмсөд л гарлаа. Тэгс яасан гэж манайд өмнө нь ганц хоёр л ирж байсан шаал өөр ах. Би гайхаад л миний хайртай өнөөх сайнаа ах маань яаваа гэж бодоод л энэ тентгийн булан тохоор үеийгтэж хараастай байсан чинь ур зогсож байгаа харин явах уу хайраа гэж байна. Бурхан минь тэр үед надад хашаад аваад зогчмаар нохоо надад өгчмаар санагдсан. Гэхдээ л тэгээ цуг алхаж явсан да нэг өдөр сүүл учрыг нь олох нэ хоёулаа сайнаар төгссөн. Эхлээд төгсгөл нь сайнаар эхлээд төгсгөл нь өөр нэртэй байсан юм байна лээ. Тэрийг нь мэдхгүй би гэж тэнэг юм хорвоо дээр ганц сайнаа байд юм шиг хайртай гэж солиороод ядж байхад манай ахаас ч ах 19-т хөгшөөх байсан. Энийг үерхэл тооцдгүй. Андуурсан дурлал өнгөрсөн бороо олоод л үлдсэн. Та биш байсан юм аа гэлтэй нэр штэ. Одоо ямар хэцүү юм бэ те. Баахан хайраараа хайрлана юу гэсэн гэлээ. За сүсгэлдэг пост гэж шүү. Манайхаа хоолцоо идэж ууж байгаа бол хойшин тавиарэ. Нэрээ нүцлэн сонсогч чулуу баас болсон орой гинэ. За. Сайн байцгаана уу guys. Надтай ч их л олон юм тохиолдож байсан да. Тэр дундаас нэгийг нь ярь тийм үү? 2005 оны өвөл 100 айл Joby төвийн урдуур харих гээл алхаж явлаа. Тэр үед барай ихтэйсэн цаг оройч болсон нэг хэлхүү гадаа тас харанхуу ядж хахад 100 айлын утаа гэж найгу. Урд алхаж байгаа хүн харагдахгүй тийм л байлаа. Тэгсэн харанхуу дундаас хөөш гэж орилж гин. Эргээд харлаа. Өргөсөн 3 юм. Нэг нь 3 бачка наашилж байна. Хар шун, өвөл харанхууд. За биш дотроо бодлоо. Мөнгө нэгхэн тодорхой, байдал өртөл сайхан зодтолтой саландаа гэж бодоод нөгөө гурлуу яасан гээл эргээд харлаа. Сөргийн манлаанд болтой нэг гар хаа өрчөө дотор муу байна 100 төгрөг өвчлөж чинь. Нөгөө хоёр нь миний ард гараал зогсчихлоо. Нөгөөх нь наав таних уу яасан ийсэн гээл бүлтэрч өгч байна. Бич бла гээл баахан маргаан боллоо. Нөгөө гурав салах шинжгөө. Тэгээл доошо хальт харсан атгсан гар шиг чулуу гозоож байна шүү. Миний дотроос хусчгаач гэд болдгоо. Нөгөө чулууч нь барайл авсан гарын салаагаар нялцгай юм урсаал ирт юм байна. Тэр нь чулуу биш хүлдэж амжаагүй баас ярьж таарсан. Йоо. Атгсан чигтээ нөгөө томроод исэн баашкагийн нүүрлүү нялбаатал нялал хайлаа. Нөгөөх нь нүрэ барайл пуупак гэлээ. Миний ар зогсож байсан хоёр пэр гээл гүйлээд алгаас. Нилуусан баашка нүрэ оройл үлдс. Би чарах замдаа баасаагаараа энэ тэндгүй арчаад өнөр танар бол юу их ойлгомжтой. Арай гэж гэртээ ирээд арсаа зулгууртал угаасан да. Баас хассан ч үнрээ тавихгүй гэж ёстой үний юм бэ нэлээ. Хоёр шүн хүнжлөөсөө гараад За тэр ч яг нүүрлүгээ баас нялуусан гар яасан болоо хөөрхий. Одоо ч бодсон энэ төрөд идэв. Аль нь залуу ээжтэй нялуусан залуу sorry гинэ. За нэрээ нудлсан сонсогч.
За би өөр тохиолдсон хөгжилтэй ч хүү, сургамжтай ч хүү явдлаа хуваалцъя. Одоогоос бараг 7 жилийн өмнө баха бага ангид байсан юм. Эсвэл 4 эсвэл 5 дугаар анги л баг. Айлын ганц эрэхтэй ээжтэй их л эрхэлдэг хүүхэд байлаа. Одоо ч хаяа нэг эрхэлнэ. Дээрээ 3 эгчтэй байсан. Тэгээд бас нэг төрлийн маань эгч манад байдаг байлаа. Нэг орой дунд эгчтэйгээ бас манад байдаг төрлийн эгчтэйгээ харьж явсан. Би ч гэж эрхчаал юм чинь засмал замаар намайг чиргээд гуйгаад, уйлаад, уурлаад, үзлээ. Нөгөө хоёр эгч маань орой болох гээд байсан тул зөвшөөрөхгүй хурдан явъя гэд уурлаад байв. Нилээд удаан тэгж явж байгаад эрхчаалын ууранд хүрээд нэг таньдаг ахын хаашаар Google орчихлоо. Нөгөө хоёр маань мэдээгүй. Жохоо явж байгаад намайг байхгүй болсныг мэдээ тэр хоёр их л айсан юм байхаа. Ядаж байхад яг би алга болсон тэр үед нэг том хар машин ойрхон зогсож байгаад хөдөлсөн гинэ. Хоёр их жаагаа тэрүүгээр нэг хайгаад олдохгүй болохоор нь юу ис бодох вэ? Нөгөө машин хулгайлаад авчуу гэд айсан гин. Тэгээд олохгүй болохоор нь хараад ээжд хэлжээ. Гэтэл тэр үед би гэдэг хүн нөгөө айл руугаа орчихсон том аягаар найруулсан сокуугаа дараа нь дахиад өөр нэг төрлийндээ очиж зурагт үзчихээд яг харж явтал нэг үеэл ах маань таарлаа. Ээж намайг хайж байгаа тухай надад хэлээд байж байтал ээж хаанаас ч юм гинт нэг уртмод барьчихсан гараад ирдэг юм. Би ч зочоод ээжтэй хид гүвүүлж аваад гэрлүүгээ хар хурдаараа зүхтаж билээ. Нөгөө таарлцсан ах маань энийгэл хоцорсон. Гэрт орсон чинь нөгөө ээж намайг ээжид хөөгдөд ирж байгааг хараад шоолоод илгээ өгчл инээлдчихв. Би яг гяс хувцас солиод байж байтал ээж орж ирээ дахиад гөвүүлсэн. Аргагүй те. Энэ групп таньдаг хүмүүс байна лээ. Тэгэхээр нэрээ нууцлчих. Айгүй бол харчаад даян дэлхийгээ тараана гинэ. За Од гэрэл баясгалан гэдэг сонсогч энд ингэнэ 2010 онд эгч ах хоёр маань эгч ах хоёрын маань хурим ресторанд болсон чинь хөдөөнөөс ирсэн бүх ах маань за одгийн минь чи хурмаа ихтэл гэртэл хийд юм шүү. Энэ хотынхны жишгийг дагаад ресторан энтер тэгвэл ах нь лав ирэхгүй шүү. Өлсөж өвчөө хавирах нийлэх шахлаа гэсэн гинэ. За Улаанбаатар хотод 12 цаг 31 минут болсон. Нэвтрүүлгийн манд дэмжээ ажиллагчаар Номд гүрэн амралтын газар дэмжээ ажиллаж байгаа. За Эрдмийн баяр, Төсөлтийн баяр, хурал, сургалт семинар зохион байгуулах үүрэг аваад хаана их вэ гэд хараалгаж явбал Ярамгийн төв замаас нүхт рүү эргээд ердөө 3.9 км цэвэр агаарт байрлах Номд гүрэн resort-ыг зориорой. За Номд гүрэн resort нь Багангүй саруулхан их өргөөндөө 350, дунд өргөөндөө 250, бага өргөөндөө их баг хаттын өргөө гэдэг шиг аварлаг юм бэ. За баг өргөөндөө 48. Нэгэн зэрэг 700 хүн хүлээн авах хүчин чадалтай. Мастер тогоочийн бэлтгэсэн үнэхээр амттай Аз, Европ, Монгол хоолны сонголт үндэсний өс соёлыг харуулсан өрөмөц шинэлэг орчин найрсаг үргэлгээ таныг угтана. За Эрдмийн баяр, Төсөлтийн баяр байгууллагын том жижиг хэмжээний бүх төрлийн хурал, сургалтын үйл ажиллагааг Номд гүрэн resort-д дадаг. Аан тэм захиалга ихтэй тул хойшлуулалгүй яг одоо залгаараа утсан 9997 92 92 9485 92 92. Манайх энд конференц явуулахгүй юм шүү. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч Номд гүрэн амралтын газар баярлаа. За баярлаа. Номд гүрэн амралтын газар. За өдөр ачаар нэвтрүүлэг радио 20 дугаар студиэс хүчилтөө дүүхүүдэрээ үрчийлээ мишээ их сураатаар үргэлжлэн урж байна. Халиутан чин зэрэг. Эхнэрүүд эр нөхрийнхөө эрхэнд халтхан тэгээд зүгээр үү те? Хумс авах, үс засуулах, хөлийн хумс авахдаа махтуулж өвдгөх, бүр цаашлаад хүсээгүй байхад батах шахах, бандаг оймс зэргийг асуулгүйгээр угаах, их сурвалжгүй гоо сайхны бүтээгдэхүүн болох маск нүүрэнд нааж туршилт хийх, янз бүрийн саван шампунь хэрэглүүлэх нь өөрөө хүний эрхийг ноцтойгоор бүдүүлгээр зөрчиж байна гэж бодож байгаа учраас хаана хинт хэлж эрхээ хамгаалуулах ёстой вэ гинэ. За. Баяра. 5 дугаар сургуулийн тэнд айл руу орчоод гараад ирсэн чинь нэг машин хаагаа тавьчихсан байхаар нь дугаарлуун залгсан чинь хөгшин чинь яг хоол иж чи ороод ирэх үү гэж авчихин. Хамгийн аймаар нь орсон шүү дээ. 50 орчим насны ах хүү баншны гурил илтсэн чааж өгч гин өө. Намайг харсан. Үйтэйгийн нөхөр байна шүү дээ. Нааша суу андагшнаас. Машиныхын түлхүүрийг аваад өөрийнхөө зогсож байсан зогсоолдоо байрлуулчаад буцаж түлхүүрийг нь оруулж өгсөн чинь банштай шүлэнд болцсон нас анд гэж ягаад лавигаа хавиргачаад гарах гэсэн чинь ганц 13 чуу андаа гэж юм. Үгүй би явлаа гэсэн чинь арх санал болгож ин тэр хүүхдэрээ сайхан хээг авахгүй байсан та. Над руу хаяа залгах тийм. Юу вэ андаа гэхээр 50 юу вэ андаа л гэдгийг. Ирэх хавар Франц явна гэсэн. Хамт явах уу л гэж авчихин лээ. Тэр жарыг итгэх хаа базар байна гинэ. Би бас нэг яг нэг сормос суулгуулж исэн чинь би угаасаа машин хаагаад тавьснаа мэдчихлээсэн л да. Тэгээл за залгуул одоо өөрөө орж ирэлдээл гэж хэлдэндээ гэсэн чинь нэг казак байна. Тэгснээ орж ирснээ буцаад үрээд ирсэн. Яасан бэ гэсэн чинь хичээ таны машин амар үнэтэй гоё машин юм байна. Би янз бүр болгоч магадгүй би таныг хүлээжээ гэж. Ёо. Тэгээд намайг сормоса
нь суулгаад дуусна хүлээсэн шүү дээ. Яа. Тэгэл гоё одоо хоолоо идэхгүй дээ. За дараагийнх нь нэрэн үзсэн сонсогч байна. За одоо хүртэл ичиж явдаг нэг түүхээ ярья. Манай ээж хотын төв цэцгийн дэлгүүр дотор нэг лангуу түрээсэлдэг байлаа. Бид рүү 9 дугаар ангиасаа цэцгийн дэлгүүрийн ихчийн хүү гэж надаас хит ах оюутан гэмээр царайлаг, нуруулаг, туруулаг хачин сайхан залуу байсан. Зуны нэг сайхан өдөр би ч тэр ахч ээжүүдийнхээ ажилд тусалж тусынхаа ажлыг хийж байлаа. Өдөр цайны цагаар тэр ах гараад нилээ дом антон бууз авчираад наашаар хоёлаа хамт дэлгэж байна. Би ч үгээ баярлаа. Миний дотор муу байна гэж хэлээд 0 орж бөөлжиж байгаа юм шиг дуурч муугараал гарч ирэхдээ уруулаа ангаалгаж байгаа л өрчгөр зэвхий цайсаа болгож молгоолт нилээл хэсэж үчлээ. Үнэндээ амар нэрлэхүү хөхтэйс юм аа гинэ. Юу амар сүртэй. Тулч нь явахгүй бол чи. Тэр ах за тэгвэл байж байгаад идэрээгээд 3 антон буц манай лангуун дээр тавиад би ойрхон гараад ирэгээл гараалаа. Яг үнэндээ өсөж өгөх гэжсэн би хаалгаар гаруу үгүй нөгөө бузаа аваад хит том хазаал чихэж гарлаа. Тэгэл хальт цонх руу артал нөгөө царайлаг краш ах маань харчихсан зогсож байсан. Зүг юм аа нэр. Йой. За нэрээ нууцлан сонсогч сүсгэлдэг пост гэж шүү. За манайхаа дахиад сүсгэлдэг пост ороод ирсэн шүү. Одоогоос 18 жилийн өмнө өөр тохиолдсон нэг хүндхэн явдлыг хуваалцъя. Хоосон хотоод хүйтэн Coca-Cola. За миний төрсөн өдрийн өмнөх өдөр 8 сарын ихээр манайнаас ажилласаа буугаад оюутлахаа л доо. Би чинь найзыгаа нисэх дээрээс очиж тосож аваад гэрт нь хүргэж ачаа тийшээ үлдээчээл. Манай найз ээж аавда им миний нэр. Имийн төрсөн өдөр гарлаа гээл хамт найзуудаараа шоудаад. Найзыгаа машин чихэж аваад 13 орлоо. Нэг вааранд орж жоохон бүжгэлж байгаад гарцгаасан. Манай найз машины эзэн төлхөөрөө хайчиж гээд баарны үлгүүрийн ихчтэй хэрэлдээл үлгүүлсэн хувцсны халаас ухаад энэ тэргээл бөө юм болоод тэгж ягаад гараад машин дээр ирцгээсэн чинь дотор нь цойдлчих. Найз санаа намарсан чинь машина яаж онгоол гаргаа олохгүй. Орхиод явах гэхээр хүн унаад явчихна гээд баахан ноцолдож арай гэж онгоолтол үүр цайж ийн. За тэгээд миний төрсөн өдрийн битүүн ингэж өнгөрлөө. За одоо шиний нэг бүр паянтай. Арай гэж машина онгоолоод үүр цайтал үлгүүрийн ихч машины хаалх хоёртой ноцолдсон болохоор бааранд уусан юм сайхан шингэжээ. Гэртээ хөргүүлж 2-3 цаг нүдний хор гаргацгаачаад эргээд найз охинтойгоо ирж намайг авахар яриа салцгаа. 11 цагийн үед тонх дугарлаа. Ороод ирээ гэсэн гараад ирээл гин. Би ч хөргөчөнд байсан хүүтэн кола задлж нэг аягыг уучаал додгор гарлаа. Гэтэл манай хоёр хойд суудал дээрээ тэврэлдээ сууж ийн. Чи барьцгаа мань хоёр уулзаагүй сар болж ийн гээл. Ямар ч зориггүй хотоор сэлгүүцээд явж итэл гидс нэг л бишээ. Биштэй бүр яаралтай тал руугаа би ч чимээг хүн хаашаа орвол 0 байгаа бол гэж явсаар нэг мэдсэн офицерын тойрог дээр ирчих. Гидс бүр эвгүүтэд ерөнхийд нэг л биш болоо явчлаа. Тэгээд офицерын буудлын дээр зогссон манай хоёр яасан л гин. Би ч хамаг юма хавцсан царайтай тамхи аваахыг гээл замын урагш хамаг юма хавцсан чигээрээ гүйлээ замдаа баг гаргаал 0 хайтал байдгүй. Гэтэл офицерын замын урд автобусны буудлын урд байшингийн цонхнууд нь подвол шиг хундаамнаасаа доошоо орсон байхаар нь хүний нүд хариулж байгаа хамгийн урд байх цонхны доошоо өсөрч ороод шовтлохтай зэрэгцээл тэнгэр дуурах шиг чимээ гарахтай зэрэгцээл балиар новшөө гэх эмхтэй хүний хоолой сонсогдлоо. Би ч нэг дүл дээр бүгдийг шахаж гаргачаад дүрсэкэ тас татаж арчиж чулуучаад гинт энд сая хүн дуурсан гэж гинт санагдаад нөгөө цонх руугаа арчиж баахан хүүхнүүд оёдлын цээх цонх байсныг яаж мэдхүү. Эцсэндээ хар хурдаараа зам гараад машина асаагаал тавхив. Жоохон байж байсан манай найз хойноос жоохон ярвайцсан найз охин хамраад арцсан сууж ийн. Би юу ч болоогүй байт. Яасан хоёроо гэтлөхшөө чамд эсгэлэн эвгүй үнэр үнэрдэхгүй байна уу? Ил гэлээ. Би ч өгүүл гэж. Тэгээд арай гэж гэрийн гадаа ирээд орж усанд орж төрсөн өдрөө тэмдэглээгээд машинаас буутал өмдний ар байхгүй тэр чигээрээ будаа. Манай хоёр хосыг 10-аад км газар хамраад дарж явсан шалтгааныг сая л мэдлээ. Тэгж нэг паянтай төрсөн өдрөө нууцхан дурсамжтай үлдэж одоо энэ группт тэр оёдлын цэхэд байсан хүн сонсч байвал уучлаарай нэмж хэлэхэд өлөн ходоотонд хүтэн кооло шиг дими юм байхгүй шүү. Тэрнээс хойш гадуур явж байхдаа гацтаа ундаа ууха болсон. Энэ уншигдвал дахиад нэг хүндхэн явдлаа бичнэ. Энийг эхнэрийнхээ гаргах царайг бас хармаар байна. Би энэ түүхээ эхнэртэй л ярьж байсан. Хоёр найз маань ч мдээгүй өнгөрсөн байх. Манай хүн бид хоёр дандаа сонсдог шүү. Хөгжилтэй гоё шүү ажлын амжилт гинэ. За дараагийнх нь дахиад чинийх юм биш үү? За. Чи дараалаад унших юм байна. За нэрийг нууцлан сонсогч. Дүү маань нэг өдөр гинт орж ирээд гэрээ цэвэрлээд унлаа. Ээж гайхал яасан миний хүү их чинь загинсан юм уу гэв. Би ч юу ирээд байгаа ингээл инээвэ. Дүү орон дээр суугаад нэг л юм ярих гээд байна. Ээж гэдэл яасан миний хүү гэсэн чинь манай найз охин ороо манад ирнэ гинэ гэлээ.
Би бүр шок, ээж гайхаа дахиад хилдэ гэхэд дүү миний ирээдүйн ихнэр ороо ирнэ гинэ гэд их л ууралсан хариулж байна. Аавд бас хэлчээрэй гинэ. Хин гэдгийг гэсэн чинь нандаа гэдэг штэ гэдэл их цоглог байна. Орооч болж би бас нэг ширээ засваа. Дүү орж ирснэ гинт уйлаад ундлаа шүү. Ээж яасан бэ миний хүүгс чинь нанана нандаа надаас нууцаар дөөхтэй үергчиж гэдэл бүр амар уйлж байна. Өө чи олигтой байсан бол тэхгүй штэ чамайг нусаач авч бай гэж хэлдэг үсттэй гэд бүр дүүг чарлуулаад хайчлаа. Тэгээд ээж аргатаад өнгөрсөн юм ийм юм манай гэртэх болно гинэ. Йоо нусаа. За хамтран ярилцах тэмцээнд өргөжлүүлээ. Улаанбаатар хотод 12 цаг 40 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ярилцагчаар зорилго бүхэн үнцэнтэй ахих зээл Omni Capital хамтран ажиллаж байгаа. За энэ ахих зээл гэдэг нь болохоор жижиг дунд бизнес эрхлэгчдэд бизнесээ өргөдгөх, за үйл ажиллагаагаа сайжруулахад зориулсан 50 сая хүртэлх төгрөгийн 36 сар хүртэлх сарын хугацаатай ийм зээлийн үйлчилгээ юм байна. За энэ нэг таалагдж байгаа юм нь эмэгтэй бизнес эрхлэгч нарт тэг 1.1-ээс тэг 1.5% хүүгээ бууруулна. За. За тэгээ бас дээрэс нь та бизнесийн үйл ажиллагаа явуулдаг түрээсийн гэрээтэй тохиолдолд барьцаа өрөнгө шаардахгүй 10 сая хүртэлх зээл гаргах боломжтой. Одоо өөрөөр хэлэх юм бол нэг кафе ажиллаулдаг тэгээд тэр түрээсийн гэрээтэй байх юм бол тий яасан бах нь. Ингээд ямар ч барьцаа өрөнгө шаардахгүйгээр бас зээл авах боломжтой ах нь шүү дээ. За тэгээд нэг ба түүнээс дээш удаа зээл авсан харилцагч дараагийн зээлийн хүнээс тэг 1.1%-аар буурнаа гэж байгаа. За тэгээд юу гэж байгаа маань бас энэ ахих зээлээс гадна та дугаараа барьцаал зээл авч болж байна. За бизнесийн зээл авч үжэл үл хөдлөхөө барьцаалж байгаа зээл авч болно. Ногоон зээл авч болно. Илүү хөө бахтай болдог. Тэгээд автомашина барьцаалсан зээлийг бас эндээс авч болно. За тэгэхээр Улаанбаатар хотын 6 дүүрэгт нийт 10 салбар байгаа учраас өөр дойрхон салбарт очин зээлээ хамгийн урднаар шийдвэрлэх боломжтой. Сая бид нөгөө нэг хагас өдөр хурал хийсэн газрын тэндэл байсан баха. Би яг ингээд нэг ханзаарсан чинь яг ийм самбар дээр яг ингээд улаанаар Omni Capital ахих зээл гэдгийгсэн юмсан харсан уу? За үгүй анзаараагүй тий. За илүү дэлгэрэнгүй мэдээлэл 72 77 82 82 гэдэг утаснаас аваарай. 72 77 82 82 Omni Capital гэж латинаар бичээд Facebook руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар зорилго бүхэн үнцэнтэй ахих зээл Omni Capital хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За өдөө ачаар нэвтрүүлэг өрчидлээ мишээ сэрэтэйгээр хөгжилтөө түүхүүдээр радиогийн 20 дугаар студиэс үргэлжлэн өрч байна. За төгжийн Эрдэнэчээ гэдэг сонсогч байна. Гэртех 1979-өөс 80 онд Эрдэнэтийнхээ хэвсний үйлдвэрийн суурийг тавьжгаад Оросын Пенза мужийн Сүрсэг хотод курст явлаа. Очоод удаагүй парк дээр тоглолоо. Нэрийг нь нууцлан солилоо гинэ. Хотоос ирсэн Батман Монголд цагаан сар ямар болсныг мэдээд ирнэ гэж Асын харагч дээр суугаад даллаа. Бөөм баяр явлаа. Бид ч бөөм баяртай. Зөндөө их боовч ихэр бэлэгсэлт авчраарай. Монголыг санджээ шүү гэдэл болоогүй. Бас цагаан сарын банш буу завчраараа гэл өдөм ордууллаа. Бид ч яах вэ? Доогоор өөр янз бүрийн тоглоом дээр тоглоод нөгөөх Асын харагч дээр суугаад Монгол явсан нөхрөө мартчих. Төд хөдөлгүүл түргний тэрийг сигналдаал дохоогоо хангинуулаад бөөм боллоо. Цагаан олоогоор Монголиа гэж ташгирч байна. Бид ч гайхаж боцроо юу болов яач ухаа гэж сандралтлаа. Тэгсэн чинь нөгөө Батман Асын харагч дээр амаарн дүүрэн цагаан ус ахарчихсан. 2 гараа унжуулчихсан, унжийсэн, норсон усан гүзээ шиг юм бууж ирж байна. Бүгд сандраал юун цагаан сар юун боо юун бууз нөгөө хөөс ахруулсан муужирсан үнтэйгээ имлэг явцгаалаа. Ингээд л бид дахин парк явах хэрхээ асуусан юм да. Батман яасан гэж юу? Тэр яах вэ? 3 хоног имлэг твэтэл гарсан. Хар хогч нь өндрөөс айдаг байсан байж Асыг харагч тэр суусан байгаа юм да. Түүнээс хойш нөгөөдгөөсөө монголоор сонио байна. Цагаан сар хэр өргөн болж байна да гэж дахин уурлуулдагсан гинэ. Йой. За юм баяр цэцэг. Эдэ нэрчүүд үү? Дүүгийнхээ талаар анх удаа хөгжилтөө пост бичиж гэж бодоод бичиж байна. Би хотод оюутан болоод ажил хийгээд 5 жил болж байна. 2 дүүтэй. Баг дүү маань надаас 14 дүү. Айлын ганц хүү. Оюутан болохоос өмнө цэцэрлэгт нь байн хөргөж өгч авдаг байлаа. Их хилэмгий баг хичээсээ илүү надтай их амиа тэр чинь. Оюутан болоод гэрлүүгээ баг харихгүй. Хаяада баяраар л нэг очино. Очих хүртэл баг дүү хаалгаа тайлаад хамгийн түрүүнд хэд хонох вэ гэж асууна. Айгүй хөөрхөн. Цэцэрлэгт байхдаа игээ би нэг өхөнтэй үргэлтгээ би бүр өнөөдөр хацар дээр нь үнссэн гэд бүх юма ярина их том гараа бас. Тэгээд найз охиныг нь асуухаар их хичнэ. Хаяа асууж их хичээн. Том болоод нэг сургуульд сураад цуг амьдрна гэд их том юм ярина. Цэцэрлэгээ төгсөөд өөр сургуульд ороод одоо хүртэл уулзаагүй нөгөө том залуу одоо 2 дугаар анги.
Энэ жилийн цагаан сараар дүү 1-р анги байхад би гэдэг оюутан гэртээ гигэн дүрээ үзүүлээд очисон оройныхон гэрийнхээ буузыг хийгээд дүүгийнхээ нарыг гаргаж 7 хоног гэдгээ хэлээд ээжтэйгээ ойр зур хов базаа сууж идэл дүүгээ цаашламар санагдаад нөгөөх найз охиныг нь асуулаа. Найз охин чинь байгаа мó иргэж байгаа хിവэрээ юу гэсэн чинь хിവэрээ аль гэж авчин. Ерөөсөө уулзаагүй байж яаж мэдж байгаа ингээд л ангиасаа хөөргө охин байвал үргэжээч гээд жоохон явууллаа. Тэгсэн манай том гар манай ангид нэг ч хөөргө охин байхгүй гэж авдаг шүү. Миний ч инээ түрээд худлаа яриад ядаж ганц байгаа үсттэй игээдэ хэлчих гээд жаал ам асуулаа. Тэгсэн чимээгүй байж манай ангийн охтууд бүгд бор ганцхан хөөрхөн цагаан охин байгаа гэж авдаг шүү. Ээж бид хоёр зөндөө шоолоод тэгээд ганц хөөрхөнтэйгээ үргэжээж гисэн өөдөөс даанч муу сурдаг гэж авсан. Йоо өөрөө орой болгоо хичээлээ ихс ностальгистайгаа утгалт юм байж ангийнхаа охтуудыг аль хэдийн хөөрхөн бишээр нь ялгцсан байгаа юм да. Ээдээ нь ирчүүд багаасаа л юм байд юм бэ. Манай гэрийнхэн бүр илгээ өгчл инээгээд ирээдүйд сувдан цагаан царайтай ухаалаг бүртээ болохоор болсон. За. За дараагийнх нь нэрийн удалсан сонсогч. Машины зогсоолын төлөө хит тэрт ажилдаа очисон би галтогоон доор цай уух санаатай дөхөж очтол тогооч ихч ирсэн бололтой юм дуурч байна. Аяга марсан би өрөөлүгөө буцаж аяга авчгаад өгтөл нөгөө 60 гарч аваа өгч маань Нисван самтлагын таалагдсан түүний гой секс гэл дууны яг тэр хэсгийг дуулаад юм ээж байгаа нь сонсогдоод бүр инээ түрээд орч чаддаггүй. Өөрхөө хамтан сонсоод шоолох үедээгээд гадаа хаалга хүчтэй дуургаж орж санууллаа ш тий. Харахаар л инээ түрээд идэв ингэ. Гой дулдаа ялдчихв. За нэрээ нь улсан сонсогч. Дахиад нэг инээдтэй зүйлээ хуваалцъя. Даргаа уучлаарай. Миний ам болдгоо маа. Төрснөөс ялгаагүй охин дүүн битчлээ. 21 аймгийн 1000 гаруй дарга цэрэггүй чуулсан өдөр байсан юм даг. Энэ уншицсан баха тий. Орой ол болоод л манай дарга хамт олон дээр маань тухайн үеийн улсын хурлын гишүүн дарга нар яриад оройн зоогны ширээн дээр маань ирцгэлээ. Гэтэл дарга маань юм мэдэж байгаад хахч тий. Би хажууд нь сууж байсныг хэлэхгүй тий. Тийм бай. За нэрээ нутлсан сонсогч. Манай 13-тай хүү 9-тэй охинтой хичээл нь хамт хард юм а. Тараад элдв юм ярилцаж гэрлэг балахнаа. Тэгсэн хүү маань ээж миний боожгоо дээр 2 уртуу сургасан байлээ л гэж хэлсэн. Өө тийм үү ээжийнхүү том болж байна да гэж хүүгээ үнсэл чухмал сайн хүү болно ухаантай шүү ээжтэй бүхнээ ярьдаг энэ төр гэж явлаа. Дүүн чив чимээгүй л яваа л эс. Их чалчаан уг нь гэртээ ороод цүнхээ шидрээд шууд гараа угаачаал цонхны урд зогсноо. Ахыгаа дуудаад аль нь нааш ирдэ цонхны гэрэл тараатах ямар өнгөтэй сургасан байна гэж бүр үнэнгээс нэг том шиг дуудсан. Йоо. Намун Анна гэдэг хэрэглэж. Урд чинь хүн тосох гээд онгоцны буудлын дээр зогсож байтал нэг хүн энийг харж байхгүй юу гэж жижиг чимдаа хажууд тавиад явсан юм. Тоссон хүн маань чирлээ явах гэтэл нөгөө хүн алга. Цагдаагийн хилцэд нь тайлбарлаад үлдээх гэтэл протокол үлдэж хүлээж авдаг гинэ. Үйлдээ дотор нь юу байгааг бүртгэж авна гэд нийтл 100-100-аар нь бооцсон $1,000. Сонин болоод л цагдаа нар лууж харлаа. Нэг цагдаа нь нөгөө мө протоколоо базж хайж байна. Нөгөө 3 цагдаа тэр мөнгнөөс хармаалгыг нь хармаалаад өвөрлүүгээ чихэл эхэллээ. Тэгснэ нэг нь намайг та юугаа хараад байгаа аваач гэлээ. Бийж humгүй ингэрлүүгээ чихлээ, өмдөндөө чихлээ. Цочоод сэрсэн чинь хамаг хүнжлөө бандажнтаа чихчиж гинэ. Энд ч бас уншигдчихсэн юм байна. Тийм байна. За нэрээ нутлан сонсогч. Сайн байна уу? Хөвгтөө болсон явдлаа бичхүү яах вэ гэж их бодлоо. 2014 онд оюутан байхдаа оройн хийц хүрч хамаатныхаа хагнаруулан үеийнгийн үеэлүүдтэйгээ тус-тусдаа машинтай таксинд явдаг байлаа. Хоорондоо уцаар тэнд хүн байна, энд байна гэж яриад л явдаг гэж үлээ. Манай нас чицсэн үеэлийн нөхөр хүргэн бид хоёр ханьдаа халтууранд гарваа 20 пүрүүстэй. Хүн байдгүй Шангрилагийн гадаа тгээс тэг 3 цаг хүртэл зогслоо. Тэгсэн манай хүн хойлоо явж байгаа болохоор хүн суухгүй байгаа юм болов гэж байна. Тэгснээ багаж руу ороод хүшгийн татаад твцчихлээ. Төд удалгүй чимээж гарсангүй оюутан хүн өглөө эрт босоод нам унтсан болтой. 4 цаг боллоо. Сүлдө болохгүй явлаа гэж хөдөллөө. Нөгөөх маань сэрлээ. Би гарайл гэж анликээр нь байжээ. Замд хүн тааруул авнаа гэж гэрийн зүг гიშгэлээ. Шин зам өнгөрөөд 32-ын буудлын эсрэг талд хүн гар өргөж байна. Ёндоо гэж өрүүлээ нуг дараал хүнээ авлаа. За хаа явах вэ гэсэн хүүхэн байдаг газар байна уу гэж байна. Би сургууль гэр гэдэг юугаа мэдгүй дээ. Сонсноор Улаанбаатар төчт буудлын урд л байдаг гэсэн тэнд очих уу гэсэн тэгэлж чинь. За ямар ч л байсан очлоо. Тэгсэн нэг эмэгтэй дээр тэр цаана модны хажуу зогсож байна. Манай зорчигч цонхоо онгоолгосноо хөөй гэж ориллоо. Тэгсэн багажин дэс хүрэх гэдэг. Ямар тэнэг юм бэ?
сонирхолтой шүү. Ахаал хөөш гэж ориллоо. Тэгсэн хүргэн яасан бэ? Ард хөршгөө онгоолгоод босоод ирдээ. Нэгсэн дураагч. Тэрүүхэн дээр орон дахиад унтчих. Замаас хваас мэддэг байна. Би саваад унц. Зорчигч маань зочин тодорхой юу вэ гэж баг буугаагүй гэж. Манай эсмэн жолооч гэдэг агаамаа гинэ. Йоо, за энийг үлдээч хүү. За тэгээ. Энэ дахиад нэг сүсгэлдэг пост. Одоо манайха цайз зүгээ хүмүүс ч мөр хоолоо ядаж чадахгүй. Өнөөдөр яасан ч сүсгэлдэг пост орж ирж байна. Энийг нэг сүсгэлдэг постыг үлдээч. Зайн үрээд 2025 оны 5 дугаар сарын 12-ны даваа гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс үрчилтэй Мишэ их суриатаагаар хөгжилтөө төвгүүдээр шууд үрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар зорилго бүхэн үнцэнтэй ахих зээл Omni Capital за мөн Mobicom шагналтай код урамшуулаараа хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Дэлхийн монголчуудын Angel Radio 88.3